Хэрэгэд одоо ээзгийн. Өнөр гэр бүлийн хэрхэн шинэ жил тэмдэглэсэн бай талаар мэдээлэл оруулна. За ингээд хэдэн талаас одоо Шарангал, Улаанбаатар, Хөтөл дархнаас энд тэндээс ах эгчнэр за дүүнэр ирээд өнөр гэр бүлийн бужигнаад бөөн бэлгэсэлт болоод хүүхдүүд нь авьяас бэлгээ үзүүлэл баахан дуу хуур болж явцгаасан билээ. За тэгээд Шарангалаас 2 дахь том эгч маань ирээд за ээждээ гинтийн бэлэг бариад аавдаа ингээд сайхан хүртдэг байсан домч сархтан за мөн дуртай зоогддог байсан шопродыг авчирч аавгаас ундаалсан байгаа. За мөн ээждээ ингээд шинэ гутал авчирсан байж байна. За тэгээ манайх ингээд оройдоо сайхан шинэ жилийнхэн баярын ширээний одоо бэлтгэл ажил зоогшүүснүүдээ хийгээд ингээд сайхан өнөр гэр бүл бөөндөө сайхан зооглох гээд бэлдэж байна. За үүний дараа ингээд бүгд одоо гэр гертөө жонноо гаргахгаа явах болсон. За ээж маань маш гоё бэлэг хүүхдүүдтэй бэлдсэн. За энэ бол зуны сайхан дэлгэр цагаан эдэгээ хийж өөрийн гараар бэлдээд за ингээд олон 100 жил одоо бэлдээд цагаан эдэгээ хийдэг байсан, шүүдэг байсан энэ уутандаа сайхан хадгалж бэлдэж байгаад хүүхдүүдээ ийм гоё одоо цагаан эдэгээр ааруул эзгийдээ одоо бэлэг өгсөн байгаа. Энэ бол маш гоё бэлэг. Одоо нэг хүн намайг миний өвлийн үг аа болоо явахад цагаан эдээ ааруул эзгээ өгөөч юм хятад янз янзын хортой хоргоо жихэр жимс тоглоом өгöd байгаа ингээд л байсан. За тэр хүн яг үнэндээ өөрөө ингэж манай ээж ингэж цагаан эдээгээ үр хүүхдээ бэлгэлж чадсан болов гэдэгт би бол үнэхээр бас итгэхгүй байна. Харин манай ээж бол яа ингээд үр хүүхдээ бол маш гоё одоо ингээд Монгол сайхан цагаан эдээ эрүүл сарвар энэ бүтээгдэхүүн бас хүүхдүүдтэй бэлэг болгон дээжилж чадж байгаа гэдэг бол